эрхэм хүндэт үзэгчдээ уралдаж агаад ухарч тавьдаг, уйлж мөлхөө төрөөлж ирдэг, алгаан ташин тонтогнон бож гэлдэг, азийн бомгоо амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөөчлөлтэй хөөрхөн дүүнрийн маань оролцдог. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос ихтүүдийн хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхэлдэг билээ. Бяцхан хөөрхөн дүүнэр маань тэмцээн уралдаанд оролцож ялагдаж яваагаа хараахан мэдхгүй ч гэлээ. Тэв дэлхийд нэр алдран царайд болсон тамирчид, Динж хотод барилдах бөхчүүд, үзэгслэнгоо монголжингоо охид, уйлэн дуран, үгэн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж Олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн дурлалыг ихшиглүүлж алтан соёмбод албагаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гардаг билээ. Ингээд аавын хайртай амин эрдэнэ, ээжийн хайртай инхрийн эрдэнэ болсон эрхэм нандин 14 тамирчид маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэх гэж байна. За өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж байгаа алдрайхан хөөрхөн тамирчидаа амжилтын дээдийг хүсэн өрөөж байна. Алдрайхан хөөрхөн дүүнэр маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхэлдэг билээ. Хамгийн ихний тэмцээн автораали. Хамгийн түрүүнд бусдаа өвшөшлээд ган эрдэнэ авахтай очир эрдэнэ Ононбаатрын гонгор нар маань автораалид авралдахад бэлэн боллоо. Нүдэндээ галтай, нүүрэндээ цагтай тэнгэрлэг сайхан хоёр хүү маань тэргэн дотроо багтаж ядан тентэр тунтар давхсаар ороод ирлээ. За Ононбаатрын гонгор хүү маань 11 сартай том босс ээж аавын эрхэм эрдэнэ гэж өхөрдөн дуудулдаг. Сандлаан түрээд өрөөгөө дамжаад өндөө сортол мөлхөн шүү дээ. Томчуудын дунд суугаад тунчиг хөрхөн бөө халнаа. Хүн болгонтой гар барин мэдчлэх хоббитэй. Ээжигээ хийсэн бүхий л гарын холон дуртай. Ирээдүйд дэлхий далдартай далай даян дархан авраг манлай ухаантай сайхан залуу болно. За ингээ хөөрхөн дүүгийн маань араас ган эрдэнэ очир эрдэнэ дүү маань орж ирж байна. Олноос онцгой төмнөөс төгөлдөр очир эрдэнэ дүү маань царайлаг, нуруулаг, хөөрхөн оролцогч байлаа. За 11 сар 26 хоногт Очка гэж өхөртөн дуудулдаг. Өндөр тавирч бас гүй хоббитэй. Өрөөгөө дамжаад гүн. За сандал дээрээ ширээн дээрээс буудан дээрээс буцаад л дээшээ авирна. Энэ хүү бол Эверестийн өргөлд гарч Монгол улсынхаа төрийн талбайг нэмрүүлэх мундаг хүү дээ. Ээжийнхээ хийж өгсөн бүхий л гарын хоолн дуртай, эмээдээ эрхлэх дуртай. Эмээтэйгээ хоёулаа ардын дугаа илаад л уртын дугаа уянгалуулад л хоёулаа хип хопоор өглөөд хэмнэл данжийг нь тааруулан бүжиглэн шүү дээ. За өдрөөс өдөрт өндөр болоод л хөөртөм хөөрхөн хүү ихийг сурч хобби сонирхол ихтэй. За альва зүйлийг чин сэтгэлээсээ гүйцээдэг, шинжилдэг, судалдаг учраас өөрийнхөө бүгдийг хийж, бүтээж, бусдыг хайрлсан, бусдад хүндлэгдсэн, олонний дунд од мэт гялалцсан, бусдын дунд бурхан мэт хүндлэгдсэн, бузгай мундаг шинэ Монголын шудраг хөл чихий хутгийн залгамж халаа болно. За дараагийн 2 хөөрхөн тамирчин маань бол ариун болд авахтай амин эрдэнэ болд хоёгийн цэцэн дээр нар маань байгаа. Ээдтэй цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн 2 охин шүү дээ. За ингээд ариун болдын амин эрдэнэ дүү маань 11 сар 20 хоногт амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн. Авьяаслаг шилдэг бүжигчин авхаалчтай сэргэлэн мисс шүү дээ. Гүнжээ гэж өхөртөн дуудулдаг. Үнэхээр бүжиглэх хоббитэй. Ам хүрээгүй шулганаад ай явбал шууд л бүжиглэж эхлэн шүү дээ. Сүйдэ будаа гурилтай шул хоёртой сүрхий мундаг дуртай. Ирээдүйд мундаг эмч бүсгүй болно. Охин минь чи гэрэлт нар
орчлонгийн хамгийн сайхан өнгө инээмсэглэн зүрхийг минь далаацуулдаг ирээдүй минь гэрэлтүүлэх миний бяцхан од шүү гэж ижин охиндоо сайхан шүлэг зохиожээ. Нэгдүгээр байранд ирлээ. За хоёрдугаар байранд байна. Алаг нутандаа совдон нэлмэстэй азтай мис одтай мис авхаалт самбаатай охин бол болд хоёрын цэцэн дээр охин маань хэлаа. За цэцэн дээр охин маань жиргээсэн хөмсөгтэй жимсэн улаан уруултай чихтэйхэн янзын монголжингаа 10 сар 25 хоногтой цэцэнхэн гэж өхөөртөн дуудвалдаг. Илдв зүйлийг сонирхноо. Ирээчж бас зурх хобби те. Усан дорн өөдлөн онгоч нь угаас сэргэлэн думан зургаан ахуулаад поз авах хобби те. Бантан гоминтой шил хоёроо баруун зөнгөө идэх дуртай дүү маань улс их орныхоо нэрийг дэлхийн давцнаа цөөрэ тулсан ухаалаг лидер бүсгүй болно. Хөөрхөн дүү маань 2 дугаар байранд ирлээ. За дараагийн хөөрхөн 2 тамирчин маань бол мөнх дорж авахтай тогтун цог жаргалын ялгуу нар маань эла. Баяр баясгалангийн дээд болсон бяцхан хөрхөн оролцогч цог жаргалын ялгуун охин маань өнөөдөр 10 сар 10 хоногтой хөөртөн дуудаг нэрийг нь ганган цагаан гэж хөөртөн дуудалдаг. Хаанаас нь чарсан халахын сайхан үзэсгэлэнгүй ганган цагаан маань гараанаасаа гараад гайхамшигтай мундаг урагшилж авна. Мөөмдөх хоббитэй. Ээжийнхээ нүд рүү хараад мөмө хөхөд нэг гараараа нөгөө мөмө бариад хөлөө хөдөлгөө давшсан шигээ хөөрхөн гिचн инээд алдаад мөмдөх хөөрхөн охины хобби шүү дээ. Ногооны цутангаа нам суугаад идэн бантангаас бол хизээж буцахгүй. Ирээдүйд урлаг спортыг хослуулсан ухаалаг мундаг лидер дуучин бүсгүй болно. За ингээд түүний араас мөнх дэрж авахта тогтуу маань орж ирж байна. За тогтуу хүү бол 14 тамирчдаас маань хамгийн оролцогчдын маань нэг байла. Үнэхээр нэрэндээ тохирсон тогтуухан дүлгөөхөн сайхан хүү байла. 11 сар 11 хоногтой амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож андалан найзаатай гаан маань хүчээ үдсэн царайлаг, миралаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг хүү байла. Тогтуухан гэж хөөрдөн дуудалдаг. Тогтуухан хүү маань харин гэртээ үймэлэх дуртай гэн шүү. Бас тоолж, ягталж, ном сонин унших үнэхээр дуртай. За хүүхдийн номыг бол хөөрхөн гिचн тонгоод суучаад хоёр хөөрхөн хуруугаараа хуудсыг нэргүүлээд нухацтай гिचн уншин шүү дээ. Будаатай хураагнаас хизээж буцдаггүй гинэ. Ирээдүйд цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзгэнсэн цэмцгэрхэн босоо авраг бүх болно. Тогтоохоо инээдэг шүү. Тогтоож бүгдийг хардаг шүү. Том болоод ухаалаг мундаг лидер болно, залуу болно, улстан ихийг хийж бүтээсэн мундаг инженер болно гэн. За тогтоо хүүгийн маань хүсэл бүхэн нь биелэх болтугай. Хөөрхөн дүүдээ амжилтын дэдийг хүсэн өрөөё. За дараагийн хөөрхөн 2 тамирчтай Бат зэрэг авахтай бэлэг сайхан. Бат зэргийн бэлэг сайхан дуу маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа бүхий ил тэмцээндээ хушуучилсан нүдэндээ галтай нүүрэндээ цагтаа оролцож байгаа. 10 сар 14 хоногтой намбгар гэж хөөрдөн дуудалдаг гин шүү дээ. Намбгар хөө маань намс алхлаад нойлонхаа хөөрхөн инээгээд алагнуудаа дүрлийлгээд автаралита 1-р байранд ирлээ. Гоёо гэж дуулна. Цөөнгөл цадтлаа идчихээд л хүн болгонтой хөөрөлдөн хэвтгэн хөөрхөн хүүгийн зан гин шүү дээ. Ирээдүйд төмөндөн хэрэгтэй, төрдөн алдартай тунчиг мундаг мис цастын эмч залуу болно. За ингээд аз отн алгандаа гэсэн авхаалжтай самбаатай оролцогч Мөнх хотын хүслийн од хөө маань илаа. Үнэхээр хүслэн гэж одн гэлэлтсэн хөө бол хүслийн од дөө маань илаа. 11 сар 1 хоногт Шумбок гэж хөөрдөн дуудалдаг. Шумбок маань ардын дуугаа аялах дуртай, урдын дуугаа уянгалуулах дуртай, хип хопоор өглөх дуртай, химнэл донжийг нь тааруулаад сайхан бүжгэлэх хоббитэй. Бантан Каш хоёртой үнэхээр их дуртай дуу маань одон медалаар Милаасан Олимпийн их авраг тамирчин болно. Гэрэлд орчлон дүүргэх гэж, дэлхийн хүслийг биелүүлэх гэж, гэр бүлийнхээ амьдралыг гийгүүлэх гэж аавда ээждээ ирсэн хүслийн сайхан одоо. За ингээд ороод ирлээ.
За дараагийн хоёр хөөрхөн тамирчин бол Цэдэн Содон авахтай Урангоо Нацаг дорж авахтай Дүүрэн баяр нар манайла. За ингээд яста олноос онцгой бусдаас бузгай бум байсан бон байсан хоёр оролцогчоо алдаршуулан магтъя. За ингээд Цэдэн Содон авахтай Урангоо дүү маань үнэхээр гоохон байна байлаа. Цэцэг ичээн царайлаг дурсан цэвэрхэн сайхан Урангоо өнөөдөр 11 сар 17 хоногт хөөртөн дудаг нэрийг нь гүнжхэн гинэ. Гүнжхэн охин маань зураг зурна, зугаалж гадуур салхилна, дуу дуулна, бүжиг бүжиглэн олон хүн урдаан суулгачаад авьяасаа үзүүлээд алгадашуулах хоббитай ирээдүйн урлагийн их од шүү дээ. За ах эгчтэйгээ тоглоно, айлгүй танхан цөмөөрөө хөөцөлдөн, нуг инээгээд нуугд тоглох дуртай гэр шүү дээ. Бантан Каш хоёрыг бол хаширтал нь иднэ. Ирээдүйд алдартай мис бас алдар цугаан дуудуулсан авгуу мундаг эмч бүсгүй болно. Нэгдүгээр байранд ирлээ шүү дээ. За хоёрдугаар байранд маань өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саадан хүлээж, холын холоос хүрэлцэн гэрсэн хонин бор нүдтэй хүү, нүдэндээ галтай тамирчин, нүүрэндээ согтой тамирчин. За өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саадан хүлээж, өнөөдрийн энэ өдрийг өлзөөтэй сайхан өдөр хэмээн холын нутгаас хүрэлцэн гэрсэн хонгорхон хөөрхөн тамирчин маань Нацаг доржийн Дүүрэн баяр дуу манайла. 11 сар 24 хоногт даанд олон найзуудтайгаа ан маань хүчээ үдсэн аавын сэргэлэн хүүг аав ээжийн бүтэн заяатай явгээ гэж Дүүрэн баяр гэж бүтэн нэрээр нь дуудана. Дүрлэгэр нүдэн хүү маань сагс тоглох дуртай. Бас гайгүй сайн волейбол шидэн шүү дээ. Бөмбөгөөр тоглоно. Бүхий л өдөр ч өмдөө цартал бөмбөгөө гадал мөлхөөд байна шүү дээ. Хоббинг бол бөмбөг, сүйтэй будаа бантан хоёроос сүрхий мундаг эднэ. Ирээдүйд гадаа дотоодоор аялсан, ганган машин унсан, алдар цуугаа мандуулсан, авраг бүх болж ард түмнийхөө уухайн дуунд дэвэн шүү дээ. Эдэ мундаг Дүүрэн баяр маань энэ удаа ороод ирлээ. Одонгийн хүү болж мэндэлсэн ондгорхон, бандгархан үр минь. Орчлонгийн хайрыг дүүргсэн онцгой мундаг эрдэнэ минь ээ. Эрүүл инх байж, урт наслаж, удаан жаргаж, ижидэн инрэлтэй аавдан ачлалтай, ах дүүдээ тустай, төмөндөө нэртэй, төрдөөн алдартай, тончиг мундаг хүү болоорой гэж ижийн хүүдээ сайхан шүлэг зохиосон байна. За ингээд Дүүрэн баяр маань ороод ирлээ. За дараагийн хоёр хөөрхөн тамирчин бол Баян далаа авахтай хан душиг төгөлдөр авахтай Тансаг нар маань байлаа. Ээдэ ёстой л нэг хайрын бурхад байлаа да. Баян далаа хан душиг дуу маань хаанаас нь чарсан халахын сайхан өндөнгөөгөө дангар алхаата далаавангийн өндөнгөөгөө далмөрөн дарсан гэзэгтээ даанчиг сайхан төрсөн хөө хан душиг 11 сар 2 хоногтой. Хандика хайхуу гэж хөртөн дуудалдаг. Ардын дугаа аялаж, уртын дугаа уянгалуулж, хип хопоор өглөж, химнэл донжийг нь тааруулан бүжиглэж, ээжтэйгээ байнга сайхан зугаалах хоббитэй. Идэх төртэй хоолнд бантан, хуушуур, сүйтэй цайнд үнэхээр дуртай шүү. Монгол ирхэн болсон хон махсаг гэж ихтэйхэн 74 өндрийг бас данайдал суугаа зоогдно шүү дээ. Ирээдүйд алдар цуугаа мандуулсан, хөх тэнгэртэй дүүлэн нисэн хөлөг онгоцны хөөрхөн супер нисгэгч болно. За ингээ хөх тэнгэртэй дүүлнээс хөөрхөн хан душиг маань нэгдүгээр байранд ирлээ. Хан душгийн араас ёстой л нэг тансагхан хөө маань орж ирж байна. Нэрэндээ таарсан үнэхээр тансаг оролцогч маань төгөлдрийн тансаг хөө маань илээ. Бусдын дунд бурхан мэт гэлэлцэж олны дунд од мэт цайлсан хөөрхөн тансаг маань хамгийн жахан хамгийн хөөрхөн хайр булан оролцогчдын маань нэг байла. ертөнцид мэдлээд ердөө 9 сар 70 хонож байгаа. Бамбахай гэж хөөрхөн дуудалдаг. Манай бамбахаа царайдаг шүү. Маасайд л инээдэг хөгжилтэй хүү шүү дээ. Дуу дуулна хөгжим сонсно. Түүгээр үгээр аялан төмөн ажлыг амжуулна, төмпөн саваа төчгнүүлнэ, унган босгоно, угаан цэвэрлэн, ухан төнгөч нь хорвоотой танилцаад хонгорхон хүү хоромж завгүй өндрөөс өндөр өдрөөс өдөрт том болж байгаа. Гомонтой шүлэг гайгүй мундаг, сорж угаад базаж угаад өөрөө идэх дуртай. Монгол улсынхаа нэрийг дэлхийн дагцнаа цөөрэ туулсан сангийн сайд лидер улсын хурлын гишүүн болно.
За ингээд 3 дугаар үеийн хөөрхөн дүүнрийг маань хошуучлаад нүдэндээ галтай нүүрэндээ цагтаа холын нутгийн хонгорхон хөө ханамбар нүдтэй тамирчин нацаг даржийн дүүрэн баяр маань гараад ирлээ. Энэ дүүрэн баяр яста илдэвтэй мундаг хөөхөд шүү дээ. Өдрийн сайныг гүнжин хүлээ сарын сайныг саадан хүлээж Дорнод аймгаас хүрэлцэн ирсэн дарга мундаг оролцогч байгаа. Дорнодын дарга хүү дүүрэн баяраа 11 сар 14 хоногт дандаа найзуудтай гаан маань хүчээ үзсэн дүүрэн баяр шүү дээ. Бөмбөгөөр тоглоно, хүндийг өргөн, хүчийг үзэн, дарилт нь бас ноцолдно. За сүйтэй будаа бантан хоёртой дуртай цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж томон олныхоо уухын дунд хэрэдэн бус аваргаа. Энэ ирж байгаа эрхэмсэг нандин хөөрхөн оролцогчийг төмөр бар овогтой намуулан гинэ. Энэ намуулан бол эрчтэй, хүчтэй, инээдтэй, хөөртэй, баяртай, баясгалантай, бяцхан хөөрхөн авьяаслаг мис байгаа шүү дээ. Яста олноос онцгой бусдаас бусгай алаг нүдэнд харамлцсан авьяас бэлгийн дээд оролцогч маань төмөр барын намуулан охин маань илаа. 11 сар 29 хоногтой замаар төрсөн өдөр нь 2 өдрийн дараа болно. Төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөд өргөн дэвшүүлээ хөөрхөн намуулан минь уртаа наслаараа удаан жаргаараа хүний сайн бүхэнтэй уулзаараа учраараа хүслийнхээ дээд бүхнийг биелүүлээрэ гадаа дотоодоор аялаараа ганган машинуудыг сольж унаарэ олон төмөндөө хөндлөг дээрээ од мэт гэлэлзаарэ наами гэж хөрдөн дуудуулдгаа бүжиглээд дуу сонсох хоббитэй бантанд үнэхээр дуртай дээлтэй Монголоо алдаршуулсан дэлхийн мис ирээдүйд болно. Аав ээж ах нарынхаа хүслийн тэнгэр алаг нүдтэй намуулан охин бүхнийг чаддаг бүлтгэр нүдтэй бүжигчин намуулан ирлээ. За 3 дугаар байранд маань энэ удаагийн дугаарын маань хамгийн царайлаг, хамгийн мираалаг, хамгийн тайван, хамгийн дүлгэн хайр булаам оролцогчдын маань нэг Цэрэн давгийн Сүбэдэ хүү маань илаа. За Сүбэдэ авраг маань 10 сар 15 хоногтод анд олон найзуудтайгаа ан маань хүчээ үзэж амжилт сайтай амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг эхэлж байгаа. Аавын мундаг хүү байгаа шүү дээ. Царайлаг хөөрхөн хүүгээ. Царайлаг цагаан гэж хөрдөн дууддаг. За царайлаг цагаан мантуу маань цагийг эзлэх ирээдүйн их авраг да. Утсаар ярина. Улс улсын хэлээр шулганаж ярьдаг гин шүү. Усаар тоглоно. Зүггүйт нь бас дэггүйт нэ. Олон зүйлийг амжуулдаг ондгор бондгор хүү дээ. Бүхэл төрлийн хоолнд дуртай бондоо идэл суугаад түнтий л идэн шүү дээ. Хоол болгоны голох бай хот инээг эдэл идэж гарна. Ирээдүйд хүндийг өргөж хүч чадлан сордог болохтой. Цэнгэлдэх хүрээлэнгийнхаа ногоон дэвжээг эзэгнэж төмөн олныхоо уухайн дунд дэвх ирээдүйн босоо авраг ганган хөөрхөн гард магнаа болно. Бас урлагт хүчийн үзэж ухаалаг лидер хөдлөгч залууч болно гин шүү дээ. Хөөрхөн дүүгийн маань хүсэл бүхэн нь биелэх болтугай. Аав ээжийн амин өр минь ах эгчийн нандин дүү минь царайлаг бондгор минь цагийг эзлэх ирээдүйн их авраг минь олны донд од мэт гэлзаарэ бусдын донд бурхан мэт бомбаагаарэ ижээ аав нь хүүдэ хайртай шүү эрхэм нандин өр минь гин. За Сүбэдэ дүү маань 3 дугаар байранд орж байна. Харвагийн хамгийн жаахан, хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар ургалжилтгээ. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй, эрчтэй, хүчтэй 14 тамирчид маань ястаа л нүдэндээ галтай, нүүрэндээ цагтай тамирчид байлаа. Хамгийн дөрөнд бусдыгаа хөшөөчлаад ястаа хөлийнхөө хурдыг мэдэнгүүгээд ороод ирж байгаа. Нүдэндээ галтай, нүүрэндээ цагтай тэнгэрлэг сайхан хүү бол ган эрдний очир эрдэн дөө маань илаа. Ондэтл бондэтл ороод ирлээ. Алтан медалийн эзэн авраг очир эрдэн 1-р байранд ороод ирлээ. За 2-р байранд маань Онон Баатрын гонгор дүү маань ёстой шижигэн тавьж байна да. Дэндүү хөөрхөн дэгжин жентэлмен дэлхийд алдарших сайхан залуу алтан медалаар ингрэмилсэн авраг ханхуу маань авхаалт самбатагаар 2-р байранд ирлээ. Онон Баатарын гонгор маань илаа. За 3-р байранд маань Болт хоёрын цэцэн дээр дүү маань орж иж байна. Азийн мөмлөг сугалжсан азтай цэцэн, одтой цэцэн, авхаалттай самбатай цэцэн үзэгслэн хөөрдөм хөөрхөн мис цэцэн дээр маань энэ удаа 3-р байранд ороод ирлээ. За 4-р байранд маань мөнхтөр жавхтай тогтуун дүү маань орж иж байна. Хаанаас нь чарсан халахын сайхан хүүдээ намс бүлгэсэн манай хөөрхөн тогтоо маань гайхалтай хөөрхөн ганган
хаанхуугаар шалгарч гадаа дотоодоор аялж нэр алдран цэрэг тулах сайхан залуугаар тадарсан Догтон хөө маань тончиг хөөрхөн мөлхөлсөөр 4-р байранд ирлээ. За айргийн 5 цог жаргалын ялгуун дуу маань орж ирж байна. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай энэ жилийн Баян хотод ирэх жилийн түрүү магна маань нэгдүтэй гихчин хэвтээд л ижийтэйгээ эрхлээд энэ жилийн Баян хотод ирэх жилийн түрүү магнагаар шалгарлаа. За ингээд царайлаг, мираалаг, нуруулаг, монголжингоо мис цагийг эзлэх ирээдүйн их авраг ялгуунд дарааха тэмцээн уралдаанд амжилтаар оролцохыг хүсэн өрөөж байна. За 2-р үеийн хөөрхөн дүү нарыг маань хошуучлаад цэдэн содом авахт урангоо дүү маань гарлаа. За 2-р үеийн 5 тамирчид маань бол ёстой гялалцдаг 5 байлаа да. За урангоо охин маань 14 тамирчдаас маань хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч. За австралиа мөлхөө оролдоонд анд олон найзуудаа хошуучилж амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд бүх тэмцээндээ бусдыгаа тасархаад хошуучилж төрүүлсэн цэдэн содом авахта урангоо охин маань нэлээ. Алтан медалаар ингрэмэлж авхаалчтай сэргэлэн алаг нүдэн мис алдрыг авсан урангоо охин маань яста хамгийн түрүүнд хайр булаам ороод ирлээ. 2-р байранд маань Баян далаа авахта хан дүшиг дуу маань орж ирж байна. За хан дүшиг хөө маань яста хайр булаам оролцогч байлаа. Олноос онцгой, бусдаас бузгай, хамгийн намтай, хамгийн дүлгөөхөн, хамгийн царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хэмэрлэг оролцогч маань хан дүшиг маань нэлээ. Гахалтай хөөрхөн ганган жинтлмэ гадаа дотоодоор аялж нэр алдран цэрэг тулах сайхан залуу маань 2-р байранд ороод ирлээ. За 3-р байранд маань Муухатын хүслийн од дуу маань ороод ирлээ. За яста хүслийг биелүүлэгч одон гисэн хүү маань Азийн мөмлөг сугалжсан азтай хүү, одтой хүү, азтай ханхуугаар шалгарсан аав ээжин амин эрдэнэ алиа зантай хөөрхөн Муухатын хүслийн од маань 3-р байранд орлоо. За 4-р байранд маань Бат зэрэг авахтай бэлэг сайхан хүү маань ороод ирлээ. За бэлэг сайхан дуу маань шилдгийн шилдэг бужигч нээр шалгарч хамгийн авьяаслаг хүүгээр тадарч. За нүдэндээ галтай нүүрэндээ цагтай дуу маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг үнэхээр амжилт сайтай эхэлсэн бусдаас бузгаа олноос онцгой тамирчин байсан. Авьяаслаг хаанхуу шилдгийн шилдэг бужигчин маань 4-р байранд ороод ирлээ. Айргийн 5 төгөлдрийн тансаг маань орж ирж байна. За үнэхээр тансаг хүүдээ манай тансагч 14 тамирчдаас маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн хайр булам оролцогч сайхан төрсөн хөөрхөн тансаг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг бяцхан хаанхуу ирээдүйн сайхан залуугаар шалгарсан айргийн 5 ангайд л инээд алдаад орж ирж байна да. За дараагийн хөөрхөн тамирчдаас маань хамгийн дөрөнд төгөлдрийн намуулан дуу маань ороод ирлээ. Хамгийн гоё бужиглсан ээдтэй яста авьяас бэлгийн дээд болсон оролцогч бол төмөр барын намуулан охин маань байсан. Хамгийн гоё бужиглаж шилдгийн шилдэг бужигчнаар шалгарч дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран цэрэг талах гоо охиноор шалгарсан. За ингээд мөлхөөд гараанасаа гарсан боловч замын дундаас босоод мис алхаагаар алхаж байна намуулан маань. За ингээд мис мөлхөж гараад мис алхаагаар алхалсаар шилдгийн шилдэг бужигчин авьяаслаг мис намуулан маань 1-р байранд ороод ирлээ. За түүний араас 2-р байранд яста хөгжил хөөрийн дээд болсон хөл хөнгөн дөрөө чанга хөөртэйхэн баяртайхан ангадл инээгээд айлгуутанхан мөлхөж ирж аваа хөөрхөн охин маань амин эрдэнэ маань байлаа. Ариун болдын амин эрдэнэ хаанаас нь чарсан халахын сайхан гоо бүсгүй шүү дээ. Хөөрхөн амин эрдэнэ маань алтан медалаар ингрэмэлж авьяаслаг шилдэг бужигч нээр шалгарч авхаалчтай сэргэлэн авьяаслаг мисээр тодорсон айда мундаг оролцогчдын маань нэг байлаа. Амин эрдэнэ дөө маань 2-р байранд орлоо. За 3-р байранд маань өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саадан хүлээж, өнөөдрийн өдрийг үлзийтэй сайн өдөр хэмээн Дорнод аймгаас хүрэлцэн ирсэн даргиа мундаг оролцогч Нацаг Доржийн дүүрэн баяр дөө маань зүүд нариндаа өнөгчлэн унтаад зөөргөө хөөрхөн Баян хотоодор шалгарлаа. Аргагүй дээ дөө минь холын холоос олоон цаг давхсаар ондгор бондгор дөө маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг зарин ирж оролцсон
нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой Тэнгэрлэг сайхан хөөшүүдээ Дүүрэнбаяр минь. За ингээд зүүд найрандаа үнэгчлэн онтож байгаа зөөргий сайхан хөө болох нацаг даржийн Дүүрэнбаяр. Энэ удаагийн дугаарын маань Юндангөөгөө сайхан залуудаа дараа дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөж байна. За ингээд Дүүрэнбаяр дүүгийн маань араас Цэрэн давга өгтэй сүбэдэд маань үлдлээ. Энэ хөөрхөн сүбэдэ маань цэнхэр подволхтой цэмцгэрхэн хөөрхөн баян хотод байгаа. За ингээд эмээгийнхээ өвөр дээр эг дүүтэй гэх чинь нам унтаж байна да. За хөөрхөн хүү маань энэ жилийн баян хотод ч ирэх жилийн түрүү магнэ цэнгэлдэх хүрээлэнгийн ноон дэвжээг эзэгнэж төмөн олныхоо уухайн дунд дэвэх ирээдүйн бусаа аврагда энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнада ингээд их жах эмээ өвөө ижиитэйгийн нам байтал суугаад хөөрхөн гихчин поз аваад нам байтал цөмөөрөө гэр бүлээрээ сууж байна да. Тэнгэрлэг сайхан гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай ирээдүйн их авраг Цэрэн давгийн сүбэдэд манайла баяр хүргье. За ингээд Харвагийн хамгийн жаха хамгийн хөөрхөн тамирчдын маань 3 дахь тэмцээн Азийн бөмбөлөг соглох тэмцээнээр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнер маань их мундаг, авхаалчтай, самбаатай, азтай, одтой, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой. За хөөрхөн тамирчид байгаа. За ингээд Манцуутай тамирчин нэвтрүүлэг маань 2003 оноос хойш 23 жилийн турш за олон азтангуудыг шалгаруулсан. За ингээд эхнээсээ аз ад нь алгандаа гэсэн хөөрхөн азтангууд маань хэдийн 22-23 насыг хүрчээ. За ингээд их орныхоо нэрийг дэлхийн давцнаа цорайтуулаад олондоо одтой бусдаа хүндлэгдсэн музгаа мундаг азтангууд маань тодорсоор үргэлжилсээр л байгаа шүү дээ. За ингээд эхний 7 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг суулгахад бэлэн болоод байна. Хүний амьдралд аз од гэж өдрө алган давхаагаад байдаггүй. Ингээд эхний 7 тамирчдаас маань ямар азтай одтой хиймэртэй хөхөд Азийнхаа бөмбөлгийг суулгахнаа харцгаая. За ингээд 7 тамирчдаас маань Азийнхаа бөмбөлгийг суглаад байна. Одоо ямар азтай хүүхэд Азийнхаа бөмбөлгийг атгах нь вэ? За хөөрхнүүд маань Азийнхаа бөмбөлгийг атгаад л тавиад л бариад л үзээд л байна. За ингээд яг мундаг атгаж авсан тамирчнаа алдаршуулъя. Энэ хөөрхөн хүү бол Мөнх хотын хүслийн одоо маань эла. Азийн бөмбөлгээ атгаад авлаа шүү дээ. Аз од нь алгандаа гэсэн аав ээжийн амин эрдэнэ алай зантай хөөрхөн оролцогч аз одын хаан болсон Мөнх хотын хүслийн оддууд амьдралынхаа дурш дандаа азтай одтой хиймэртэй явж хүсэл бүхнээ биелүүлсэн хөөрхөн сайхан авраг болоорой гэж сайхан өрөөлийг өөдөд нөргөн дэвшүүлье. Азтай одтой хүслийн одтой баяр хүргье. За дараагийн 7 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг суулгахад бэлэн боллоо. За ингээд ямар азтай аавын хүү ээжийн охин Азийн бөмбөлгөө суглаж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэх нь вэ? Харцгаая. За ингээд энэ удаагийн дугаарт маань игдүүтэй хөөрхөн 14 тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж авьяас бэлгэн үзүүлж аз одон үзэж байгаа. За ингээд 7 тамирчдаас маань ямар азтай одтой хямартай хүүхэд Азийнхаа бөмбөлгийг атгах нь вэ? Харцгаая. За Азийнхаа бөмбөлгийг суглахад бэлэн боллоо. Мөлглөө. За хөөрхөн 7 тамирчдаас маань хамгийн түрүүнд Азийн бөмбөлгийг хөөрхнөө за баруун гарын төгсгөл цоож исэн. Буз гай мундаг сэргэлэн оролцогч Болтхойгийн цэцэн нэрдөө маань Азийнхаа бөмбөлгийг атгachж байна. За аз од нь алгандаа гэсэн азтай мис, одтой мис аав ээжийн амин эрдэнэ болсон Болтхойгийн цэцэн дээр охинда амьдралынхаа дурш дандаа ингэж аз од нь алгандаа гэж авахын үлзийтэй сайхан өрөөлийг хөөрдөм хөөрхөн ацтанда өөдөөд нүргэн дэвшүүлье.
Уралдаж бэлгэж азаа удсан ухаантай сэргэлэн цаваа төрсөн түнрийн маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаарт оролцсон эрхэм дандан хөөрхөн дүнэр маань их гоё бүжгэлдэг, авьяасдаг, царайдаг хөөрхөн оролцогчид байлаа. Манцуудаа тамирчин нэвтрүүлэг маань 2003 оноос хойш 23 жилийн турш мянган тамирчдынхаа амьдралынх нь анхны тэмцээн уралдааныг эхлүүлж, алдар хөндийнх нь анхны гарааг эхлүүлж байгаа билээ. Ингээд энэ удаагийн дугаарт маань 14 тамирчид маань авьяас бэлгэн авхаалт самбаагаан үзүүлж байгаа илээ. Ган эрдний очир эрдэнэ, Ононбаатрын гонгор, Болд хоёрын цэцэн дээр, Ариун болдын амин эрдэнэ, Мөнх доржийн тогтун, Цог жаргалын ялгуун, Бат цэргийн бэлэг сайхан, Мөнх хотын хүслийн од, Нацаг доржийн дүүрэн баяр, Цэдэн садмын уранго, Төгөлдрийн тансаг, Баян далайн хан дүшиг, Цэрэн давгийн сүбэдэ, Төмөр барын намолон гэсэн 14 тамирчид маань авхаалт самбаага сайрлаа. Ингээд хөөрхөн 14 тамирчдаас маань хамгийн гой бүжгэлсэн Ариун болдын амин эрдэнэ, Бат цэргийн бэлэг сайхан нар маань байсан бол бүр хамгийн гой бүжгэлсэн шилдэг бүжигчин бол Төмөр барын намулуунд маанила. Ингээд хөөрхөн бүжигчдээ баяр хүргье. За манай нэвтрүүлэг сансрын ийм ардын 5 давхурт байрлах маш тоглог, гэгээлэг, мянган төрлийн тоглоомтой цэвэрхэн тоглог, сайхан тоглоомын төвөөс нэвтрүүлэг маань амжилттай эхлэж аз жаргалтайгаар өндөрлөж байна. За ингээд сансрын ийм ардын 5 давхурт байрлах тоглоомын төвд хүрэлцэн ирж тоглоорой. За манцуудаа тамирчин нэвтрүүлгийн ах эгч нартай 10% хөнгөлөлтийг үзүүлж байгаа. За ингээд сансрын ийм ардын 5 давхурт байрлах сайхан хөөрхөн гоёмсог, гэгээлэг, найрсаг хамт олонтой тоглоомын төв хөөрхөн хүүхдүүдэд урьжэн өглөө 9 цагт үе таалгаа нэгээд оройн 21 цагт хаадгаа. Ингээд өдөржин хөөрхөн хүүхдүүдэд урин залж байгаа шүү. За хамгийн тоглог, хамгийн гэгээлэг, хамгийн олон тоглоомтой, хамгийн цэвэрхэн сайхан тоглоомын төвөөр хөөрхөн хүүхдүүдэд үйлчлүүлж тоглоулаарай. За ингээд энэ удаагийн дугаарт оролцсон игдөөтэй хөөрхөн 14 тамирчид аз жаргалын дайдыг хүсэн өрөөё. Бусдын дунд бурхан мэд галалзаж, олны дунд од мэд цайлж, ижигээ энэрсэн, аавыгаа ачилсан, төрдөө хэрэгтэй, төмөндөө хүндтэй, одон медалаар ингэрээ медалсан олимпийн их аваргууд болохын онцгой сайхан өрөөлийг 14 тамирчтай өөдөд өргөн дэвшүүлээд өнөөдрийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Тайрдаг цэгээ дээр баясал бүтээж, үсэрдэг жамп дээр дүүлэн нисэж, өндөр нам мушгайгаас сураад адал явдлыг мэдэрч морин тайруулдаг инээд хөрөөр бэлхэх. Энэ бүхнийг нэг дор мэдрүүлэх сарын ганц тоглоомын төв бол Есү Кидс тоглоомын төв маань байна. Аюулгүй цэвэрхэн, хүүхдэд ээлтэй орчин, хөгжилтэй хөдөлгөөнийг дэмжсэн тоглоомууд, инээд хизээч тасрахгүй аз жаргалын өргөө Есү Кидс тоглоомын төв. 1-12 насны хүүхдүүд зугаацж, тоглож хамгийн гоё дурсамжаа эндэл бүтээнэ. Хаяг байршил сансрын ийм ардын 5 давхурт байрлаж байна. 30 минут нь 10,000 төгрөг, 1 цаг нь 15,000 төгрөг, 2 цаг нь 25,000 төгрөг, 3 цаг нь 35,000 төгрөгөөр тоглох юм байна. Есү Кидс хүүхдүүдийнхаа аз жаргалтай орчин инээд хөрдөө баяр баясгалтай мөчийг эхлүүлнэ. Ингээд Есү Кидс тоглоомын төвд эрхэм хөөрхөн хүүхдүүдэд хүрэлцэн ирж тоглоулаарай. Өдөр бүр өглөөний 9 цаг 30 минутаас оройн 21 цаг 30 минут хүртэл үүд хаалган нээлттэй хөөрхөн хүүхдүүдэд урин залж байна.
Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа Австрали мөлхөөрөлдаанд хөшөөжсэн алаг нүдтэй авраг мис Сэдэн содом авахтай урангоо охиндоо алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Алаг нүдэн авхаалчтай авраг мистэй баяр хүргэе. Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, өнөөдрийн энэ өдрийг үлжийтэй сайхан өдөр хэмээн Дорнод аймгаас хүрэлцэн ирсэн дэргөө сэргэлэн хөөрхөн оролцогч алтан медалаар ингрэмэл аж байгаа Ави мундаг хүү Нацаг дөржийн дүүрэн баяр дүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Дорнод аймгийн дэргөө сэргэлэн хүү дүүрэн баяр маань байлаа. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүдээ бяцхан тамирчдаас маань хамгийн авьяаслаг, хамгийн мундаг, хамгийн хөөрхөн оролцогч дэндүү хөөрхөн дэгжмээс дэлхийд алдарших гоохон төмөр барын номлон дүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Шилдгийн шилдэг божигчин алтан медалийн эзэн дэгжмээс номлон баяр хүргэе. Авийн олон мамуунараас амжилт сайтай оролцсон авраг бяцхан ханхуу дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд алдарших сайхан залуу Ононбаатар авагтай гонгор хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Авраг ханхуу дэгжин джентльмен Ононбатын гонгор байна. Баяр хүргэе. 14 тамирчдаас маань хамгийн оролцогч нүдэндээ галтай, нүүрэндээ зогтой авраг гайхалтай хөөрхөн ганган джентльмен гадаад дотоодоор аялаж нэрээ трансферээ тулах сайхан залуу баян далайн хан дүшигдүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Авраг ханхуу хан дүшиг баяр хүргэе. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгаламтай бяцхан хөөрхөн оролцогч хүрэл медалаар ингрэмэл аж байгаа хөөрхөн бяцхан мис охин цог жаргалын ялгуун охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Монголжонгоо мис цог жаргалын ялгуун баяр хүргэе. Авийн олон мамунараас авхаалчтай самбаатай тамирчин Азийн мөмлөг атгахчихсан азтай супермен азтай ханхуу алдрыг авж байгаа Мөнх хотын хүслийн од хүүдээ Азийн мөмлөгний тусгай шагнал медалийн хамт гардуулж байна. Азтай супермен азтай ханхуу хүслийн од байлаа. Баяр хүргэе. Манцатай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын эрчтэй, хүчтэй, инээдтэй, хөөртэй, авхаалчтай, самбаатай оролцогч авьяаслаг шилдэг бужигчин, авьяаслаг бяцхан ханхуу алдрыг авж байгаа Бацэргийн бэлэг сайхан хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Шилдгийн шилдэг бужигчин, авьяаслаг ханхуу Бацэргийн бэлэг сайхан байна. Баяр хүргэе. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжиг зэгнэж төмөн олныхоо уухайн дунд дивэх ирээдүйн босоо авраг энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнаа Цэрэн давгийн сүбэдэ хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Сайн бүх болголтгой ганган хөөрхөн гард магнаа сүбэдэ маань байлаа. Баяр хүргэе. Азийн мөмлөгөө атгахчихсан азтай мис олон хөөрхөн огтоос маань үзэгслэнгоо мис үргэмжлийг авч байгаа Болтхойгийн цэцэн дээр охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Азтай, хиймэртэй, авхаалчтай азтан үзэгслэнгоо мис цэцэн дээр байлаа. Баяр хүргэе. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, авхаалчтай, самбаатай хүү нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой оролцогч андалан найзуудаа Австрали мөлхөөрөлдөөнд хөшөөжилж алтан медалаар ингрэмэл аж авраг ханхуу алдрыг авж байгаа ган эрдний очир эрдэнэ хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Авраг ханхуу алтан медалийн эзэн очир эрдэнэ маань байлаа. Баяр хүргэе.
Мансуудаа тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард оролцсон 14 хөөрхөн тамирчдаас маань хамгийн мундаг, хамгийн авьяасдаг, хамгийн сэргэлэн оролцогч Ариун Болдын Амин Эрдэнэдүү маань алтан медалаар ингрэмэл ааж авхаалжтай сэргэлэн мис авьяаслаг шилдэг бужигчин охиноор тадарч байна. Шилдэг бужигчин Ариун Болдын Амин Эрдэнэ баяр хүргье. Авийн олон маамуунараас авхаал самбаа хурд хүчээрээ айргийн тавч шалгарч гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрээ болох сайхан залуугаар шалгарч байгаа. Хамгийн дүлгөөн, хамгийн догтун, хайр хүрм оролцогч мөнхтөржийн догтун хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Гайхалтай хөөрхөн ганган ханхуу мөнхтөржийн догтун байлаа. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн нандин оролцогч төгөлдөр авахтай тансаг хүү маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарч байна. Эрхэмсэг джентльмен тансаг дүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Эрхэмсэг джентльмен төгөлдрийн тансаг байлаа. Баяр хүргэе. Эрхэм хүндэт үзэгчдээ Мансуудаа тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар хүүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хөрөлцөн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхэллээ. 10 хавар харвсан сумшиг өнгөрөхөд алдраа жаахан дөнөр маань сурагчд болсон байна. 20 зуныг отоход хонгор жаахан дөнөр маань оюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намар тайзалгаж нэр алдран цэрэг болсон задаас олцгоод эсгэрэн шуугах 40 өвлийг өнгөрөхөд эх орондоо эхийг хийж бүтээж гисэн эрдэмтэн номтой залуус байна. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл үгүй нээд алдаж хонгорхон бяцхан насаан дөрсөж хөөхрөн инээж баясгаах болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.